Аав ээж хоёр маань хүүхдүүдийн хажуу дээр ингээд муудалцж хажууд нь өгүүлдэг гэдэг маань энэ өөрөө их зөв гэж үздэг сэтгэл судлал талаас. Яагаад вэ гэхээр хүүхдэд туршлага болж өгдөг. Гэхдээ мэдээж тэр нөгөө одоо муудалцах ч юм уу зөрчил өөрөө бүр тийм хурцтамал буруу үлгэр дуурайлах үзүүлэх үс биш байвал энэ өөрөө зөв. Хүн ингээд дууга өндөрсгөөд ууралж байгаа үед ээж ямар хариу үйлдэл үзүүлэх нүгэ тэр сэтгэл хөдлөө яаж илэрхийлэхийг хүүхэд туршлага болгоод ингээд хоримтлуулж сууж байдаг. Одоо ямар нэгэн зөрчилтэй ингээд асуудлууд нүүр тулгархад яг тэр үлгэр дуурайлаараа тийм хариу үйлдэл үзүүлээд тайван хүлээцтэй байдаг ч юм уу тий. Тэгэхээр муудалцах нь буруу юм аа гэдэг нь бол биш ахын чухал биш ахын тий. Хүмүүс хоорондын харилцаанд муудалцах юм асуудлууд гардаг. Гэхдээ яаж уурыг ухаалгаар шийдэж чинь, яаж зөрчил үүсгэхэд биеэ төвчээртэйгээр авч явж чинь гэдэг юм. Яг энийг хүүхэд бол яг нийгмийн туршлагыг яг эцэг эхээсээ аваад яг тэр арга барилаар ээж уурлахаараа хашгирдаг юм ингэж одоо шийддэг бол хүүхэд яг л тэр зан үйлийг үлгэр дуурайл болоод авдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь зөв нөхцөлтэйгээр бид нар одоо уурлах үйл ойлголцыг хүүхдийн хажууд байх нь зөв. Харин буруу тий хариу үйлдэл үзүүлээд хүүхэд хүссэн хүсээгүй яг тийм үлгэр дуурайлаг авах учраас буруу хичээл заагаад байна л гэсэн үг байхгүй юу тий. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab ажиллаж байна.